Дугуй хулгайлах гэж хашаад аваад 5 хэрэг үлджээ. Булган аймгийн Сум дундын шүүхээс эрүүгийн 21/10/42/68 дугаартай хэргийн эзэн Дорж Балмын Цэранбатын үлдсэн хэргийг энд өгүүлэх болно. Цэранбат бол нас 22 дөнгөж давсан хэдий ч архинд донтох өвчнөд найгүй нэрвэгдсэн гэвэл зохилттой. 16 настайдаа Цэранбат өндөр настай ядарсан эцэг эх хоёртой агсам согтуу тавьж биет нь алдж байсан. Тэр хэрэгтэй арай ч ял авчгалгүй аймагт 110-т 30 хоног баривчлагдж байсан аж. Энэхүү өдөлсөн танхаа эрэхтэй өчүүхэнч гимшээгүй Цэранбат аав ээж ах дүү нартаа агсам согтуу тавьж Сумын атманы гол дүрд нэг хэсэг тоглох болов. Архиуж яваад хэд удаа залуус зодуулснаас хойш түүний ханд хаг дарагдаж чимээгүй болсон байна. Ажил хийх дургүй архинд зүрх сэтгэлээ худалдсан тэрээр лонх юмны мөнгө олохын тулд хулгай хийдэг аж. Гэхдээ орон байр баталгаад савнд нэвтэрч онц хүнд гэмдэрэг үлдэхгүй ч гэлээ аахар шаахар зүйл хийсээр явсан байна. Айлын сүх, төмпөн, бетон тогоо амбаараа сонины нэхий өстэй дээл хуучин эсгийг готол машинаас данхраад торцоо зэргийг хулгайлдаг болохоор Цэранбатад хэсгийн төлөөлөгч ял төлөвлөж чадахгүй. Хулгайн зүйл анги хуучин 30 мянган төгрөгнөөс дээш эд зүйл хулгайлсан бол эрүүгийн хэрэгт тооцдог байсан. Харин эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар 99 мянган төгрөгнөөс дээш үнэтэй эд зүйл хулгайлсан бол гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэмээн тооцдог болсон аж. Тэгэхээр Цэранбат хуулийн цорхоо ашиглаж гомбоо архины мөнгө босгочхоод мөрдөн шорон руу ачигдалгүй амьдраад байв. Өглөө эртлэн 3 булаг сумын дэлгүүрээс нэг шил архи бостой хуваажуулсан Цэранбат говьж явтал танилан таарад "Чи надад хятад мотоциклийн ган олгоо амир олоод ирээч, шанд нь ганц шил архи авч өгье" гэжээ. Тэр үгийг сонссон мань хулгайч сумын төвийн айлуудыг шиншилж явтал өө гэх айлын гэр цоочтой гадна нь мустанг мотоцикл сойлттой ахын дээр Цэранбат сурсан зангаараа хашааг давж ороод мотоциклийн урд дугуйг тайлах зураа. Ер нь ялахгүй зүйл хийж сум орны шившиг болж явхаар дөрвтойхон том өдлөөд хот руу гараад шидчихье гэсэн хөгийн бодол зурсхийв. Гэрийн хаалгыг арматурын төмөр эргүүлэн гэрт орвол өг их нилээд чинэлэг альбайч. Шунал нь хөдөлсөн Цэранбат эд зүйлийг нь онгичиж завхан гүрэм 157 мянган төгрөг 3 мөнгө аяг шармал борхон зэргийг шуудалж байтал гаднаас нь 15-аас 16 орчим насны охин ороод ирчихсэн гайхаж зогсов гин. Хэдэн жилийн өмнө Цэранбатын үхтлээ дурлаж амиа орлохоос наагур явсан иш ханд гих бүсгүйтэй өнөө охин усны тусал шиг адилхан харагджээ. Энэ үед тулгаач залуугийн хуйлд тачаал хоролтон их барьсан ч өмхий, баг барьсан ч өмхий хэмээн хөмхий зугаад охиныг тэрэн баруун орон дээр нь дараад авчээ. Хоолойд нь хурц утга тулгасан Цэранбат орилго хашгирах юм бол хоолойч нь хэрчээд толгоогоор нь хөл бөмбөг тоглоно шүү гэж шүдэ хавран аратан шиг архирчээ. Ингээд өөгийн том охин энийг хүчнэдэж дур хүслээ хангаад түүнийг ортон тэлэн гэрээс хүлчгээд гарсан байна. Өөгийн гэрийг ухаж байхдаа мотоциклийн илүү төлхөөрийг олсон болохоор Цэранбат хятад мотоциклээр хулгайлсан эд зүйлээ ачаад хэргийн газраас зугтаажээ. Ингэж явхдаа 8 нэрийн барааны дэлгүүр ажилуулдаг нэг айлд орсон байна. Гэр эцэст нь хашаа чимбэ яваад 8 настай хүн лангууны ард сууж байх нь Цэранбатад олзлогдохгүй хайчхав. Цэранбат өөрөөсөө хутга гаргаж балчир хөөг ухаан алттал айлгаад тэндээс 3 шил өрөөл арх тэрэлж ундаа 3 хайрцаг тамхи дээрэмдэн арилж өгөө. Согтуун сохор ухаантай гिचээр замдаа нэг шил архиа ууж зориг орсон хулгайч зүгээ буруулан Архангай аймгийн хашаат сум руу давхичээ. Үнэхээр 3 булаг сумын төвд хулгай хүчин дээрмийн хэрэг гарсан даруй сумын хэсгийн төлөөлөгч яаралтай хөдөлж хот орох мянганы замыг отсон байна. Гэвч Цэранбат хашаат суманд нэгэн зүс таних айлд саатаж тэнд 7 хоног архитаж амраад мотоциклээ 350 мянган төгрөгөөр зарж замын унаанд суугаад хотод иржээ. Гэвч баригдахгүй булгаач гэж юу аах вэ? Цэранбат өөгийн гэрээс сулгаалсан эд зүйлээ зарж хэдэн өдөр шоудаад хонох байр очих газаргүй болох нь тэр. Ингэж яваад мань хулгайч сурсан цангаараа сонгоны хайрхан дүүргийн 5 дугаар орооны нэгэн айлаас хулгайж яваад эцэст нь гардуулжээ. Гардуулсан Цэранбатыг сонсголонгийн мөрдөнд цагдан хоригдож байхад Булган аймгийн 3 булаг суманд үйлдсэн хэрэг илэрч баларчээ. Анх мотоциклийн олгон аймар хулгайлах гэж айлын хашаад авсан Цэранбатад эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2, 3, 123 дугаар зүйлийн 2-ын 1 хохирогчийг тохиурхан даажгансан. 2-ын 4 насан туршаагүй хүнийг хүчинтсэн. Мөн эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 18 жилийн ялыг 5 зүйл ангаар сонсжээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Цэранбат мэдүүлэхдээ 2011 оны 10 дугаар сарын сүүлээр би гудамжаар явж байтал өөгийн хашаанд мотоцикл байхаар нь авмаар санагдаад хашаанд нь ороод мотоциклийг асаах гэж үзсэн боловч асахгүй байсан. Тэгэхээр нь гэрийнхэн цоожийг хөшиж ороод цонхны хажууд байсан мотоциклийн төлхүүрийг аваад гарсан. Бас эд зүйлсээс нь ч авсан байх. Түүнийгээ сайн санахгүй байна. Хүчингийн эргийн тухайд бид хоёр хоорондоо зогцоод хурцл үлдсэн штэ. Би түүнд 15,000 төгрөг төлсөн. Гэр дотроос нь өөр юм аваагүй. Тэгээд гадаа байсан мотоциклийг асааж унаад Архангай аймгийн Хашаад сум руу хүнтэй уулзгаар явсан. Би энэ мотоциклийг хулгайлж аваад 8 нэрийн барааны дэлгүүрт орж дээрэм хийснээс санахгүй байна. Эцнийг нь байхгүй байхад хүүхдээс нь хэдэн шил арх, ундаа, тамхи зээлжил авсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэсэн байх юм. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэг хяналт шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлв. Шүүгдэгчийн гин буруутай үйлдэлийн улмаас 2,155,000 төгрөгийн хохирол учирсан ба эд зүйлүүдийг биет байдлаар буцаан хохирогч нарт нөлөөгөө тул хэргийг хөндрүүлэн авч үзсэн аж. Хяналтын шатны шүүхэд Цэранбат давж заалтахад хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээсэн байна. Дөнгөж 22 настай залуу эрүүгийн 5 зүйл ангийг үйлдсэн тул доод тал нь 15 жил шоронд яс суун. Гарч ирэхдээ засарч хүмүүжих тухай одоо ч ярих утгагүй юм. Мөнгө төгрөгийн хохирлыг ч авах төлж болно. Харин насан туршаагүй охиныг хүчнэсэн бие сэтгэлийн хохирлын тухай шүүх хурал дээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч юу ч ярьсангүй нь дэндүү харамсалтай.